Монголд өмнө нь гараагүй сатны хэвшлийн шүлхий 5 дугаар сард Баян Улгийн Ховдод бүртгэгдсэн. Үүний дараа 2 үе шаттай вакцинжуулалт хийж 165 сая тонн вакцин хэрэглэсэн юм. 7 дугаар сарын 8-наас хойш шинэ тохиолдол гараагүй гэж салбар яамнаас нь мэдээлж байсан. Гэтэл сар гаруун дараа шүлхий Дорнод аймгийн Дашвалбар, Чулуун хороод Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд дахин илэрлээ. Энэ нь вакцин хийсэн ч халдварын эрсдэл бүрэн арилгаагүй харуулж байгаа юм. Нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн нь зээрийн сүрэг, Дорнодын Номинт багийн нутагт 15,000 гаруй зээрээс дээж авахд зарим нь шүлхийгээр өвчсөн тогтоогдсон гэж орон нутгаас мэдээлж эхэлжээ. Зээр өвлийн улиралд нүүдэлвэл халдвар цааш тархах эрсдэлтэй. Ингэвэл шүлхий зөвхөн 3 сумаас давж Хинти, Сүхбаатарын нутагт тархах аюултай болжээ. Тиймээс төр дахин вакцин авч яана гэлээ. За одоогоор 5,000 тонн нөөц вакцин хэрэглэж эхэлсэн. Нэмээд 190,000 тонн хөрвүүлэхээр боллоо. За цаашид 6 сая тонн вакцин нэмж авахар засгийн газар шийдвэрлсэн. За мөн эх 9-р сарын 15-наас 1 сарын хугацаанд 190,000 тонн вакциныг улс даяар хийхээр төлөвлөсөн гэж Хүн сүдэн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Идэрбат ярьлаа. Эндээс шүлхийг гарах бүрд вакцин авч 20 цэр тогтоож хүн хүч техник лабораторийн зардал гарч татвар төлөгчдийн мөнгө урсаар байгааг харж олно. Гэхдээ одоогоор үр дүн төрсөнгүй. Харамсалтай 8 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Дашвалбар сумын Оросын холбооны улсын хилээс 20 км-ийн дотгош газарт бас саатныг өвчин гарсан. За үүний хариу арга хэмжээг бид яралтай авч бидэнд бас бэлтгэл бэлэн байдалд нөөцлсөн байсан 190 гаруй мянган тонн саат O1 хэвшлийн Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн вакциныг энэ Хинти аймаг, Сүхбаатар аймаг мөн дээрээс нь Дорнод аймгийн мал эмнэлгийн газруудад хүргээд энэ тарилгууд эхлээд ингэ явж байна. O хэвшил болон саатны хэвшлийн вакциныг яаралтай тарих ажлыг бас эхлүүлж байна. Шүлхийгээр зөвхөн мал өвдөхгүй, малын хорогдол нэмэгдэнэ. Малын хөдөлгөөнийг хязгаарлаж махны нийлүүлэлтэнд нөлөөлж эхлэн малчтын орлого буурна. Төсөвт ч нэмэлт зардал үүснэ. Тиймээс асуудлыг зөвхөн хэдэн тонн вакцин авах вэ гэж харах боломжгүй. Хамгийн гол нь халдвар хаанаас гарч хэрхэн дарахж байгааг тогтоох ёстой. Гэтэл засгийн газар тэгж чадахгүй байна. Тиймээс өвчний их үүсвэрийг тогтоож чадахгүй, дархалтыг урьдчилж зогсоож чадахгүй бол вакцинжуулалт үргэлжилсэн хэвээр байна. Үндсэндээ халдвар төвчнийг зогсоохоос илүү гарсан хойно нь араас нь арга хэмжээ авдаг тогтолцоо л бий болоод удлаа. Энэ малын гасгалзуурт өвчний асуудал бол бас нэлээд тулгымдсан асуудал болоод удаж байна. Ер нь энэ малын шүлхий өвчний энэ тарилгын асуудлыг бид нэр яг технологийн хугацаанд хийдгүүгээс болоод эдэр 9-ийн өвөл эхэлсэн тэр цаг үед гадаа өхөр тарина гэж явдаг. Үүнээсээ болоод шүлхийний тарилга чанаргүй болдгоос ахуулаад жилжсэн шүлхийнд ингэдэг. Энэ байдлыг зогсоохын тулд яг технологийн хугацаа 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд улс орондоо тарь дуусгана гэсэн ийм зүйлийг ярьж исэн. Мал эмнэлгийн салбар дээр бид бас нэлээд том өөрчлөлтүүдийг хийхгүй бол энэ байдлаараа малын өвчнөөс дийлэхгүй, малын өвчин дарагдсан, малын өвчин гарч байгаагаас шалтгаалаад хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үн бас төдийлөн өсөж өгдөг. Олон сая тонн вакцин зарцуулсны дараа шүлхий яагаад дахин гарах болсныг углуургаар нь судалж тогтоож хянах шаардлагатайг ойлгожээ. За хэрэг тогтоож чадахгүй бол шүлхийтэй тэмцэхэд төсвөөс гарах мөнгө нэмэгдсээр харин үр дүн нь тодорхойгүй байсаар ахна гэж Идэрбат сайд ч хүлээн зөвшөөрлөө.